За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сангийн яамны нэгтлэн бодлого бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэд амарч оруулж байна. Та бүхэнд Монгол улсад дэвтэртэй байдлын тайлгын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого түүний хэрэгжлийн талаар товч танилцуулъя. За дэлхийд дахин 144 гарын улс орон санхүүгийн талхилын олон улсын стандартын нэгтлэн бодлого бүртгэлийн системд мөрддөг ба манай Монгол улс анхлан 1993 онд нэгтлэн бодлого бүртгэлийн тухай хуулинд нэгтлэн бодлого бүртгэлийн олон улсын стандартын эрх зүйн хүрээг баталсан. Түүнээс хойш 30 гаруй жилийн хугацааг үдээд байна. За хүний хүчин зүйлээс холбоотой уур амьсгалын өөрчлөлт идэвхжиж буй дэлхийн дундаж температур нь 2015 оны байдлаар аж үйлдвэржилт хурцтай хөгжихөөс өмнөх үетэй харьцуулахад 0.9 пунктээр өссөн байгаа. Энэ дээр нь болохоор халуун, ган, үер байгалийн гамшгууд ойрхон хугацаатай давтагдаад байна гэж ингээд тодорхойлсон байна. За үүнийтэй тэмцэхээр 2015 онд Нүүбийн 196 улс орн Парисын хэлцээр нэгдэж улс орн уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн дасан зохицох талаар үйл ажиллагааны төлөвлөгөө буюу үндэсний тодорхойлсон хувь нэмрийг гаргасан. Үүнд бол манай Монгол улс 2010 оны ердийн хөлбөртэй харьцуулахад 2030 он гэхэд хүлэмжийн ялгарлыг 22.7%-аар бууруулах зорилтыг бол тавьсан. Үүнтэй холбогдуулаад үндэсний түвшин зорилтоо хангах, цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд нэгжийн түвшинд, аж ахуйн нэгж байгууллагын түвшинд, санхүүгийн тодруулгын стандартаар дамжуулан байгууллагын стратеги зорилт хэрэгжүүлэлтийг хангах нь уур амьсгалын өөрчлөлт, доктортой байдлын зорилтыг хангахад оруулж байгаа том хувь нэмэр юм аа. За Монгол Улсын засгийн газраас улс орны доктортой байдлын сорилтуудыг хүлээн зөвшөөрч улсын хэмжээнд та бүхэн слайдн дээр харж байгаачлан ногоон үйлчлэгийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөр зорилт бодлогуудыг боловсруулж батлуулсан. Эдгээр санаачлал нь бүгдээрээ Парисын хэлцээрийн болон Нүүбийн бүх гишүүн орнуудын баталсан 20-30 доктортой үйлчлэн зорилтуудтай нийцж байгаа. За 2022 онд санхүүгийн зохицуулах хороо Монголын хөрөнгийн бирж болон олон улсын хэд хэдэн байгууллагатай хамтран бонзын доктортой байдлын тайлгнылын удирдамжийг бол батлан гаргасан байгаа. Энэхүү удирдамж батлан гаргаснаас үүдэн Монголын хөрөнгийн бирж нь 2022 оны 5 сард биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс мэдээллийг тайлан тавих шаардлагуудыг шинжилэн баталсан байгаа. За эдгээр шаардлагуудын дагуу бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд нь санхүүгийн зохицуулах хорооноос гарсан удирдамжийн дагуу Монголын хөрөнгийн биржид тайлангаа сайн дурын үндсэн дээр бол хөрвүүлдэг байгаа. 2024 оны жилийн эцсийн байдлаар Монголын хөрөнгийн биржид 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага сайн дурын үндсэн дээр тайлангаа хөрвүүлсэн байна. За санхүүгийн тайлгнылын олон улсын стандартын олон улсын доктортой байдлын хорооноос 2023 оны 6 сард батлагдсан доктортой байдлын тайлгнылын доктортой байдлын тодруулгын стандарт 1, доктортой байдлын тодруулгын стандарт 2-ыг бүрэн гэхээр нь монгол хэлнээ орчуулан 2024 оны 7 сард сангийн сайдын дэргэдэх нэгтлэн бодлого бүртгэл аудит стандартын хорооны хурлаар баталсан байгаа. Тус хурлаар олон нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллагууд энэ стандартыг сайн дураараа дагаж мөрдөх гаргахыг бол зөвлөж гаргасан агуулга бүхий тогтоол гарсан байгаа. За эдгээр стандартыг ямар хүрээтэйгээр хэдэн оноос эхлэн зайлшгүй мөрдүүлэх талаар бол сангийн яам судалгаа шинжилгээний ажил бол хийгдэж байна. Мөн сангийн яамны зүгээс доктортой байдлын эдгээр стандартуудыг Монгол улсад мөрдүүлэх чиглэлээр анхлан Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд тусгайлсан техникийн төсөл заавсан. Ингэдээр болохоор Англи улсын мэргэжлийн нэгтлэн бодлогын институтын зөвлөх баг мөн сангийн яамны нэгтлэн бодлого бүртгэлийн бодлогын газар хамтран төрийн өмчийн төлөөллүүдэд доктортой байдлын тодруулгын суурь зарчмыг тодорхойлох арга зүйгээр хангах сургалтыг танхимын сургалтыг 2025 оны 2 дугаар сард зохион байгуулсан байгаа. Энэ сургалтаар доктортой байдлын стандартыг тодруулгын стандарт өөрөөр хэлбэл RFS S1 S2 стандартын үндсэн шаардлага, ойлголт, хэрэглээ, тайлангийн загварын төслийн талаар ярилцаж хэлсэн байна. Үүний дагуулад бид үргэлжлүүл болгоод
Доктортой байдлын тайлгналалд 1, доктортой байдлын тайлгналалд 2 стандартыг хэрэгжүүлэх бэлэн байдлын үнэлгээ гэхлүүлээд байгаа ба стандарт мөрдүүлэх эрх зүйн орчны замын зураг боловсруулахаар нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төслийн нэртэй хамтран ажиллаж байна. Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөртэй хамтран бид 3 удаагийн сургалтыг зохион байгуулсан байгаа. Эхний 2 сургалт маань бол цахимаар, 3 дахь сургалт маань бол танхимаар явагдсан байгаа. Энэ сургалтаар төрийн хэмжээ болон зохицуулагч байгууллагуудын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийтдээ 343 төлөөлөлд оролцсон байна. За ингээд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк санхүүгийн чиглэлийн байгууллагууд ялангуяа гадаадаас их үүсвэрээ хөрөнгө оруулалт авдаг аж ахуйн нэгж Монгол банк санхүүгийн зохицуулах хорооны зориулалттай байгууллагуудын хувьд доктортой байдлын ESG буюу бонзын тайлан тодорхой хэмжээнд гаргаад хэвшчихсэн байгаа. Үүний улбалаад Монгол банк НΟБ-ийн Аз намхан далайн эдийн засаг, нийгмийн комисс болон доктортой санхүүгийн холбоотой хамтран санхүүгийн байгууллагад зориулсан боловсруулсан уур амьсгалын нөлөөлийн тайлгын өдөр өдөржин танилцуулгын хилцүүлгийг 2025 оны 5 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү өдөржин нь болохоос Монгол улсын онцлог нийцүүлэн STOS S1 S2-ыг уялдуулан боловсруулсан. Тэгээд уг өдөржин санхүүгийн байгууллага уур амьсгалын эрсдэлтэй үнэлж эд тод тайлгнахад дэмжлэг үзүүлэхээр бол чиглэж байгаа. За тэгээд цаашид сангийн яамны тэргүүн ээлжин төрийн өмчийн компаниудыг энэ тайланд хэрхэн яаж гаргах гэдгээр илүү төлөв анхаарч байгаа. Мөн үүнээс бусад нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллагуудыг хамааруулан ажиллаж байна. Гол асуудал нь юунд байгаа вэ гэхээр одоо тайлангаа нэгдмэл нэг утгатай хэмжих нэгжүүдийг нэгдмэл байлгах те олон тооны өгөгдөл мэдээллийг нэг үсвэртэй байлгах, автоматжуулах, цахимжуулах гэх мэт асуудал дээр нэлээд их анхаарал хандуулан ажиллаж байна. Дараагийн асуудал нь юу байгаа вэ гэхээр татвар төлөгчид буюу аж ахуйн нэгж байгууллагуудын гаргасан доктортой байдлын тайлгнал маань өөрөө үнэн зөв байгаа юу, ямар байгаа вэ гэдгийг бодтойсгийг баталгаажуулах тул аудитын салбарын чадхыг бичүүлэх олон талд ингээд ажлууд бол хийхээр хүлээгдэж байна. За тэгээд цаашаа дутхгүй нийтлэгдэх S3 буюу биологийн олон янз байдал, мөн S4 буюу хүмүүн капиталын тодруулгын стандартуудыг Монгол улсад нийгмэл байдлаар хэрхэн яаж нутагшуулах вэ гэдэг дээр бид дунд хугацааны стратеги хөтөлбөр боловсруулж ажиллаж байна. За ингээд хүн төрөлхтөнд дэлхийд дахин зайлшгүй тулгамдж байгаа энэ асуудлыг хүрээнд бидэнтэй хамтран ажиллаж байгаа Мандах их сургууль, мөн олон улсын хөгжлийн түншүүд хамтран оролцсон илтгэгч багш, оюутан, сургууль мөржүүлэх эрдэмтэд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.